Мока тэгээд Жиюн, Тод, Дүлхөн энэ хэд чинь бүгдээр яг Монгол модель агентлах юм билэ. Инх тамир яг өөрөө энэ нэвтрүүлэгт орсон уу? Эсвэл яг одоо үүдээ нэвтрүүлгийн зүгээс одоо санал тавиад орсон уу гэдэг дээрээс одоо жинхнээсээ ийм хүн болов уу? Эсвэл ингээд шоунаас нь те ингээд чи яг нэг ийм дүрд хуваар хүмүүс болохоор яг энэ талаар бүр ингээд нэлээд амар шуугж байгаа. Бүр ингээд жиюн маань шээлээч гэж ашиг те. За сайн уу манайхаа бүгдээрээ цоо шин дугаараар уулзаж байна. За та хэдээр маань сонин сайхан юу байна? Амралтын өдрөө сайхан өнгөрөөсөн үү? Шинэ 7 хоногоо бас сайхан эхлүүлж гин үү? За одоо ингэж хэдүүлээ цоо шинэ мэдээлэлээ солилцгоё. За хамгийн ихэнд ярих зүйл нь болохоор Тэнгисийн ирэг дээрх 24/7 шоуны талаар ярих чинь. За энэ шоутой холбоотойгоос өнгөрсөн 7 хоногт маш олон сенсацууд гарч ирлээ. Бид бүгдийг бас гайхшрууллаа. За тэгээд шинээр 2 дугаар орсон, 2 шинэ оролцогчоос орж ирсэн. За нэг оролцогчийг хараад болохоор би oh my god гэд бүр ингэж бүр амар шоконд орж хүлээж авсан байгаа. За тэр оролцогч болохоор инх тамир байгаа. Oh my god. Wow. За та нар манаас инх тамирыг ингээд олимпиад орсон. За тэгээд Тэнгисээр дээр орж байгаа гэдэг нь одоо бол маш сайн таньдаг болсон байх гэж бодож байна. За би болохоор инх тамирыг бүр ингээд урд нь таньдаг гэсэн бохгүй. Гэтэ би таньдаг, намайг бол нэг танихгүй байх гэж бодож байна. За тэгээд урд нь таньдаг байсан оролцогч маань ингээд орж ирээд тэгсэн болохоор надад бүр ингээд амар гайхалтай байлаа. Бас маш их хүндэлдэг, одоо юу гэдэг үнэхээр мундаг гэж боддог хүн маань орж ирсэн болохоор намайг бол үнэхээр их гайхшруулж чадсан. Яаж танд юм бэ гэх юм бол манай нөхөр бас усан цэлэлтийн спортоор хичээлдэг. Тэгээд одоохондоо түн ингээд завсралчихсан байгаа. За тэгээд битээр болохоор хүүхдтэй болоогүй, яг үерхэд бас нэх амар удаагүй байсан санагдаж жил болсон юм уу болоог юм уу. За яг тэр үед болохоор манай нөхөр бас яг нэг Эрдэнэтэд яг усан цэлэлтийн тэмцээн болоод тэгээ манай нөхөр оролцохоор олоо бид хоёр бол хамт Эрдэнэтэд явж исэн. За тэгэхэд яг тэр тэмцээнд яг инх тамир бол орж исэн. Тэгээд бүхэл сэлтэн дээр одоо сэлэлт дотроо бүр амар олон төрөл байд юм лээ. Би нүг ерөөсөө мэддэггүй жаад яг тэр тэмцээнээс л анх удаа харж байгаа байхгүй. Тэгээд мэддэг хүмүүс байх юм бол бас уучлаарай. За тэгээд бүр ингэ дотроо маш олон төрөлтэй. Тэнгүүд ингээд яг тэр болгон дээр дандаа ингээд ороод бүр хамгийн түрүүнд ингэж гарч ингээл хамгийн түрүүнд гарч ирэлсэн. Тэгэл яалчгүй одоо юу гэдэг тэнд байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн бүр ингээд ямар мундаг залуу вэ гэд хинч харсан гэсэн бүр үнэхээр амар мундаг байсан. Бүх төрлийн нэгдүгээр байрыг бол авч исэн. За тэрүүгээр нь бол угаасаа ингээд яг усан цэлэлтийн спорт юм бол тэр чигээр бол мэднэ. Угаасаа бүр үнэхээр мундаг юм билэ. За тэгээд олимпиад бас сая ингээд оролцсон. За тэгээд нүг ихчдүү хамт олимпиад оролцсон гэдгээрээ бас маш олон хүмүүс ингээд танигдсан тийм тамирчид байгаа. Тэгсээ та нар ингээд боддоо айл нь ингээд хоёр хөвгцөө. Тэгснэ хоёулаа усан цэлэлтийн спортоор хичээлдэг. Тэгснэ хоёулаа сая 2024 оны олимпиад орсон. За тэнгуүтээ хоёулаа Монголын бүх рекордыг эвдэж байгаа. Их чинь эмэгтэйчүүдийн бүх рекордыг эвдэж байгаа. Дүүн эрэгтэйчүүдийн бүх рекордыг эвдэж байгаа одоо бүнхээр мундаг байгаа. Бүр ингээд бахархах одоо бишрэх бахархахгүй байхын аргагүй. Тэгээд одоо дөнгөж 20-т 21-т бүгд байгаа хгүй. Тэнгүүд дахиад одоо 28 оны олимпиад байна, 32 оны олимпиад байна гэд бүр маш ийм одоо үгүй дагуу талаагаа бүр ингээд дахиад амжилтаа дахиад захиулах байх гэж бодож байна. Тэгэд их чинь болохоор инх хүслэн гэдэг. Тэгэд инх хүслэн болохоор анх 2020 оны олимпиад бол орж исэн юм байлээ. Тэгэд инх тамирын хувьд болохоор 2024 оны олимпиад ингээд анх орсон. За тэгэд нэг айлын ийм мундаг хүүхдүүд байна. Тэгэд яалтчгүй өөрсдөө өрн бас ингээд аав ээжээр нь маш их барахлаа. Ер нь бол цаашдаа тийм одоо аав ээж болохын сонирхол гэж бодлоо. Тэгээд үнэхээр мундаг хүмүүс байгаа. За тэгээд та нартаа хоёр мундаг тамирчныхаа талаар товчхон мэдээлэл хүргэе гэж бодлоо. Энд нэг жижигхэн мэдээлэл бэлдсэн тэрийг та нартаа уншаад өгчье. За инх тамир болохоор 2004 оных. За тэгээд шинжлэх ухааны их сургуульд суралцдаг гэж ойлголоо. За тэгээд айлаас хоёулаа айлын бах хүүхэд. За тэгээд тэрээр болохоор 100 м-ийн чөлөөт сэлтэнд болохоор 50 секунд 49 дойлын амжилтыг бол гаргасан. За тэгээд 200 м-ийн чөлөөт сэлтэнд 1 минут 51 секунд 37 дойлын амжилтыг гаргасан. За бас 200 м-ийн өврөөр даллах сэлтэнд 1 минут 52 секунд 96 дойлын амжилтуудыг гаргаад одоо Монголынхоо яг хамгийн гол рекордуудыг бол эвдэд явж байгаа. Парис 2024 Олимпийн наадамд 100 м-ийн чөлөөт сэлтэнд 50 секунд 81 дойлоор барианд орж Монгол улсын дээд амжилтыг бол шинчилсэн юм байна. За тэгээд тэрээр болохоор 80 гаруй одоо тамирчдаас 50 дугаар байранд орсон. За тэгээд яг гараанд болохоор 5 дугаар
байранд бол орсон юм билээ. За тэгээд 2024 оны Хонконгийн урт замын урлаг бүхий тэмцээнд 2 алтан 1 мөнгөн медалийг бол хүртсэн олон улсын хэмжээний мастер цолтой юм байна. За тэгээд мэдээж хэрэг Монгол улстай бол маш олон тэмцээнд бол 1-р байранд орж одоо бол тэр медаль нь бол бүр тоолшгүй их ах гэж бодож байна. За тэгээд ийм мундаг залуу юм байна. Игчин буюу инх хүслэн болохоор 2001 оных. За тэрээр 173 см өндөртэй. За тэгээд айлын том хүүхэд байгаа. За тэрээр болохоор Токио 2020 одоо Олимпиад хамгийн оролцож исэн 50 м-ийн чөлөө цэлтэнд орсон. За тэгээ мөн Парис 2024 одоо Олимпиад 200 м-ийн чөлөө цэлтэнд 18 дугаар байрт бол шалгарсан юм байна. За тэгээд улсын дээд амжилтууд нь хэм бол Монгол улсын сэлтийн 26 дээд амжилтыг эзэмшдэг гинэ. Бүр 26 дээд амжилтыг боддоо. Тэгээд бас Монгол улсынхаа маш олон рекордыг бол эвдсэн байгаа. За тэрээр 2018 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээний 50 м-ийн өврөөр даллах төрөлд болохоор 27 секунд 66 дойлын амжилтаар 58 дугаар байрт бол орж исэн юм байна. За мөн Тайланд улсын аврах шалгаруулах тэмцээний 100 м-ийн өврөөр даллах одоо төрөлд мөнгөн медаль хүртсэн юм байна. За тэрээр Монгол улсын спортын мастер тэгээд 2019 оны нийслэлийн шилдэг хүүхдээр мөн шалгарч ирсэн юм байна. За одоо болохоор Невадагийн их сургууль тэгээд энэ л Америкийн нэгдсэн улсын сургууль гэж ойлгосон. За хэрвээ биш бол та нар маань доороос бичиж өгөөрэй. За тэгээд Невадагийн их сургуульд 2024-өөс 2025 оны хичээлийн жилд усан сэлэлтийн багт илсэн гинэ. Гахалтай. За одоо тэгвэл бүр ингээд рекорд амжилт нь бүр илүү л гараад өгөх юм байна. Тэгээд энэ хоёр маань хоёулаа нэг 21-тэй за тэгээд 24-тэй бүр маш залхан баахгүй. Тэгээд цаашдаа бол маш их одоо амжилтаас бид хийдэд үзүүлж бас бид бүгдийг гоё бахархуулах бах гэж бодож байна. За тэгээд ийм хоёр мундаг хүүхдүүд байна. За тэгээд инх тамирыг бол маш олон хүүхдүүд крашлж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэр одоо финалист содогч хүртэл хэлсэн шүү дээ. Хүү ийм гоё залуугаа бүр ингэ технээс нь оруулахгүйсэн бэ. Юу сүүл гаргаж ирээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд энэ залуу малуугаа айл 1-р ангиас нь оруулж байхгүй. Бараг сүүлээс нь оруулж ирдэг. 1-р ангиас орж ирж байгаа юм бэ гэж. Тэгээд сошиал дээр ч гэсэн маш олон хүүхдүүд бол инх тамирын талаар бол ярьж илээ. За тэгээд одоо мундаг одоо тамирчнаас гадна маш зөөлөн сэтгэлтэй нэг тийм буур суурьтай яг тэр эмгтээчүүдийн яг тийм хөксөмчд залуу байгаа байхгүй. Нэг тийм олон таав өгөхгүй те нэг юм гоё намблаг бууртай. За тэнгүүтээ амар гоё зөөлөн. Та нар нөгөө нэг тэр ташуурддаг ингээд ирчүүдэрээ ингээд ташуурддаг тоглоом тоглосон шүү дээ те. Тэрийг харсан уу? Бусдууд нь бол бүр ингээд ташуурдах гал бүр ингэж яхад те. Инх тамир амар хөөрхөн хайрлаад нэг амар хөөрхөн зөөлөн. Тэнгүүт ингээд дотор нь ингээд амар хөөрхөн зөөлөн бүр нэг тийм хөөрхөн хүн байгаа даа байхгүй юу? Аяасан яадаг тий. Энэ бас аягүй тийм тий. Зөөлөн юм байна тий. За тийм болохоор бас надад бол маш их таалагдсан. Тэгээд таньдаг хүнээ бас энэ нэвтрүүлэгт харахад бас маш таатай байна. Инх тамирын талаар сошиал дээр нэг юм яриа гараад байгаа байхгүй. За инх тамир болохоор өөрөө нэг амар тийм гадагшаага биш хүн. Ер нь жоохон дотгошоогоо талтай хүн байдаг шүү дээ. За тэнгүүтээ нөгөө талаас л насны хувьд болохоор одоо яг нэвтрүүлэгт орж байхдаа одоо 20-тай байсан буюу одоо бол яг он гараад 21-тэй. За тэнгүүд бас ингээд хит их ингээд хүнтэй үерх гээд хайраа олох гээд яарад ах юм бол байхгүй. Тийм болохоор инх тамир яг өөрөө энэ нэвтрүүлэгт орсон уу? Эсвэл яг одоо үүдээ нэвтрүүлгийн зүгээс одоо санал тавиад орсон уу гэдэг дээр бас хүмүүс нэлээд ярьж байгаа. За тэгээд нэвтрүүлгийн зүгээс санал тавиад орсон байх магадлал бас маш өндөр гэж хүмүүс ярьж байгаа юм билэ. Ягаад гэвэл яг нөгөө Олимпиад орох үеэр нь ивент тэтгэгчээр нь болохоор MCS компаниг ивент тэтгэжсэн. Тэнгүүд MCS компани ч өөрөө нөгөө нэг одоо Централ ТV-гийн захирал анх хоёрт бол холбоотой. За ягаад гэвэл анх хоёр ч өөрөө MCS-ийн хүргэн штэ. Тэнгүүд тэгээд Централ ТV ч өөрөө яг анх хоёрын телевиз. Олимпиад нь болохоор MCS-с одоо ингээд дэмжээд ивент тэгтээд үгүй. За харин чи ингээд манай нэвтрүүлэгт ингээд орхооч гэсэн саналыг бол тавьсан байж магадгүй ч бас хүмүүс яриад байгаа. Гэхдээ энэ яг бол баттай биш. За үүнийг бол яг нэвтрүүлгийн багийнхан болон инх тамир тэрхэд л хоорондоо мэдэх бах. Ерөнхийдөө миний бодлоор л энэ нэвтрүүлгийн одоо нууц одоо яриануч гэдэг юм уу нэвтрүүлэг одоо ингээд дөрвөн журам байгаа штэ. Нэвтрүүлгийн талаар хүмүүст ярьж болохгүй, ингэж болохгүй, тэгж болохгүй гэд мэдээж хэрэг энэ хэд ч хоорондоо гэрээ хийж орж байгаа. За тэнгүүд тэр нь бол маш хатуу гэрээ байх гэж бодож байна. Хэрвээ нууцыг хинэгэнд задруулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх юм те бас нэлээд тийм юм байдаг байх гэж
бодож байна. За тэгтээ энэ бол зүгээр таамаг, яг баттай биш. За тэгээ та нар манаас юу гэж бодож байна комент хэсэгт бас бичээрэй. За шоуны талаарх дараагийн ярих зүйл нь болохоор за дөнгөж одоо саяхан 5 сарын 1-нд байсан санагдчих чинь тий. Дөнгөж саяхан бас нэг одоо энэ шоунд оролцогчд маань болохоор Шангрила дээр яг pop up хийж одоо бас очсон байлээ. Тэгээ та нар манаас тэрийг харсан байх гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлэг маань дуусаагүй байхад одоо цацагдаж дуусаагүй байхад ингээд тэр хэд маань ингээд очоод гоё үзэгч фэнүүдтэйгээ босон уулзсан нэг тийм гоё арга хэмжээ бол босон байсан. За тэгээд тэн дээрээс нэг нууц задарсан. Тэгээд та нар манаас харсан баг. За тэн дээр болохоор нөгөө хин Трей тод хоёр маань бол үерхэж байгаа гэдгийг бол зарлсан. Та юу хийж байгаа юм бэ? За миний хувьд бол зүгээр нэг зарлах юм байна. Нэгэн тэрснэх. Oh my god. Нэвтрүүлэг үргэлжилж байгаа хугацаанд бит хоёр үерхсэн. Та хоёр маань бас вау бас юм. Ёо. За хэдийн нэвтрүүлэг дуусаагүй байж гэсэн яг уу зарлчихсан. За тэгээ тэр нь бол маш хөрхөн санагдсан. Та нараас ингээд анзаарсан уу? Ер нь нэвтрүүлэг ингээд явцад болохоор Трей бол угаасаа л ингээд хүсэмжит залуу тий. Бүр ерөөс ингэж хүмүүс муу хэлдэггүй. Одоо бүгдээрээ л ингэж сайн гоё гэл ярьдаг те. Тодоос нэг тийм эмгтэй оролцогч байсан шүү дээ. Хүмүүс тодыг нэг ямар муулдаггүй. За тэгэл тодод бол яриад ах байхгүй гэл үлийн амтэр чинь бас амар тэгэл те. Ер нь бол бас л амар хөөрхөн хааштай нэг тийм инээд муутай нэг тийм хөрх охин байсан. Тэгээд энэ одоо шоуны яг 2 дахь сизон гараад тэгээд анхны яг ингээд цаашаа үргэлжилж байгаа хос гэх юм уу яг тэгж бол заарлагдсан. За маш олон хүмүүс ингээд хоорондоо ингээд би нэгээ сонирхол ингээд юм босон ч гэсэн яг энэ хоёр шиг бол зарласан хос нэгдүгээрт байгаагүй. Эхний сизонээр бас ерөөсө гараагүй таад манаас санаж байгаа байх. Тэгэд яг анхны хос маань бол ингэж тодорлоо. Одоо яг нэг юм нэвтрүүлгийнхаа яг гол утга учирыг бол яг одоо гаргаж байгаа юм шиг бол санагдсан. За нэвтрүүлэгтэй холбоотой дараагийн ярих зүйл маань болохоор та нараас айл уушаа анзаарчихсан байх гэж бодож байна. За энэ удаагийн оролцогчид маань болохоор дийлэнх нь гадаадад ажиллаж амьдардаг хүмүүс байсан. За яг Энки, Золоо, Трей, за Билли, Уран гэл те. Ер нь бол бүр дийлэнх нь бас хин нацаг гэх мэтчлэн. Ер нь бол дийлэнх нь гаднаас орж ирсэн хүмүүсээс байсан. За тэнгуүтээ бас дийлэнх нь гэх юм уу бараг л 90% дандаа модельуд байсан гэдгийг бас та нар маань анзаарсан баг. За тэгээд яг сүүлд орж ирсэн нэг охин мессеж дэлгөөн гэдэг. Тэгсэн чинь дэлгөөн тод хоёр чинь бол нэлээд бас гайгүй ингээд битээр бол найзууд гэдгийг бол бас ингээд хэлж зарлсан байгаа. За тэгсэн чинь Мока тэгээд Жиюн, Тод, Дүлгөөн энэ хэд чинь бүгдээр яг Монгол модель агентлагийн юм билэ. Яг Монгол модель агентлагийн одоо 2023 оны Instagram дээр орсон пост дээр нь яг энэ хэдийн бүгдийнхээ зураг бол байж харагддаг. Энэ хэд маань нэг агентлагийнх буюу бүгдээр би нэг ерөнхийдөө бол таньдаг хүмүүс байж таарсан. За тэгээд Монгол модель агентлагийн болохоор одоо топ модель болормогийн агентлаг байгаа. За тэгээд Монголдо бас миний бодлоор бол номер 1 гэж боддог. Яагаад гэвэл ингээд одоо алдар нэрт хүрсэн ч юм уу те бид бүгдийг мэддэг дийлэх одоо алдартай модулууд бүгдээр л Монгол модуль агентлах байж таардаг. Одоо нэг хэдэн жилийн өмнө Next Top модель гэж гарч ирсэн шүү дээ те. Тэгээд тэнд орсон бас шилдэг оролцогч нар бүгдээр л Монгол модуль агентлах байсан. Одоо хэн байна? Балжаа байна, Цэгүү, Оюу байна. За тэгээд тэнгуүтээ одоо нэг инх болт байна те. За тэгэл Мис Ану, Оюун гэрэл гэх мэтчлэн ерөөхдөө одоо бид бүгдийн дийлэх мэддэг алдартай модулууд бол яг энэ агентлагийн хол байдаг. За тэгээд хүүхэд залуучууд маань хэрвээ айл агентлагт явах вэ гэж бодож байгаа бол бас Монгол модуль агентлагаас маш дайжгүй гоё санагддаг. За шоуд холбоотой дараагийн ярих зүйл маань болохоор яг 4 сарын 30-нд буюу 3 өдөр за яг энэ өдөр болохоор одоо яг Luke TV болон Univision дээр яг тэнгисэрэг дээр 24-д болоо шоу маань бол ингээд урьдчилсан байдлаар ингээд дугаар нь ингээд ороод явчихдаг шүү дээ тий. Яг тэр өдөр болохоор дуучин бол нэгэн постыг л оруулсан байсан. За тэр пост нь болохоор галзуу хүн од болдог цаг болчтой гэсэн пост бол байсан. За тэгсэн чинь хүмүүс болохоор тэрийг болохоор яг жиюнтэй жоохон холбож бол яриадсан. За тэгтээ энэ бол яг баттай бол биш шүү манайха. Дуучин болоод яг өөр юу ч бодсон, яагаад ч тийм пост хийсэн бол мэдгүй. Гэхдээ яг тэр дугаар нэг цацагддаг өдөр яг тийм пост хийсэн чинь хүмүүс болохоор яг нэг жиюнтэй холбож нэлээх тайлбарлаад байсан. За энэ бол тэгтээ таамаг бол төдий. Тэгээд та нар манаас үүн дээр юу гэж бодож байна? За бас сошиал дээр нэвтрүүлэгтэй холбоотой нэгэн амар яриа гараад байгаа нь. За бас жиюуны талаар. За жиюун болохоор яалч ч нэг ингээл линк таймер орж ирсэн чинь бүр ингээл амар их таймер л гэлтэй. Бүр ингээл өөрийнхөө хамаг ингээл сэтгэлээ илчлээл ер нь бол тэгээд байгаа. Тэгээд хүмүүс болохоор яг энэ талаар бүр ингээл нэлээд амар шуугж байгаа. Бүр ингээл
жиюн маань шээлэж гэж ашиг те. Тэгээ бүр амар ингээд шуугж байгаа нэг тиймэрхүү юм бол болж байгаа. Тэгээд яалтчгүй жиюнд манаас их тамир маш их таалагдсан юм шиг байлээ. За тэгээд энэ хоёр манаас юу болох нөө хэдүүлээ дараагийн дугаараас хаарцгаая. Тэгээд бүгдээрээ гоё санаа бодлоо хуваалцгаая. Тэнгисийн хэрэг дээр 24/7 шоутой холбоотой бас нэг пост бол маш их хандлтыг авсан байгаа. За тэр нь болохоор одоо комедиан Амаржингийн пост байсан. За тэнгуүдээ тэрээр жиюуны зураг хийнгүүтээ хөөх охин бэнтэй гэсэн нэг тиймэрхүү пост бол хийчихсэн байсан. Чи хүмүүс ингээд доор нь хаахаа дарч мараа тэгэл Амаржиста нэрийн амар мэдрэмжгүй өстө нүдгүү мүдгүү гэж бла бла гэж бас бөө юм болчихсон байсан. Гэтэ тэр бол яалтчгүй миний бодлоор Амаржин болохоор нэг юм жоохон жоок байдлаар орсон байх гэж бодож байна. За гэтэ би яг энэ яриагаар болохоор жиюуныг хөөхөн биш шүү гэж бол хэлхийг хүссэнгүй. Зүгээр л Амаржин гэдэг хүмүүсийн янзыг үзэх гэдэгтэй нэг тийм пост оруулсан юм шиг бол санагдсан. Тэгээд надад болохоор ингээд яг миний хувьд гэмэл жиюун нэг хөөрхөн харагдал нэг яагаад байна гэл нэг ингээд хөөрхөн харагдал нэг тиймэрхүү байдлаар л яваад байгаа. Тэгээд яалтчгүй бас шок бас маш тийм зугаатай те нэг юм ярих сэдвтэй болгож байгаа хүмүүсийн нэг юм болов уу гэж бас харж байгаа. Анарт гэхдээ энэ шоуны ингээд аль нэг үнэ юм бол аль нь тавилт юм бол гэж бодогддог зүйлүүд байдаг уу? Би болохоор яг хаяад ингээд зарим оролцогчдын харангуут амар тийж боддогсохгүй. Энэ одоо жинхнээсээ юм хүн болов уу эсвэл ингээд шоунаас нь те ингээд чи яг нэг ийм дүрт хуваар ч юм уу яг тэгж хэлдэг байх гэж бодож ирсэн. Тэгсэн чинь нөгөө өнгөрсөн жилийн сизон 1 дээр гардаг нөгөө хөтлөгч хулан баа шүү дээ. Тэгээ хулан болохоор энэ нэг Амаржингийн нөгөө подкастт орчихсон байсан. За тэгээд яг хулангаас сонссон чинь болохоор хүний тэр гаргаж байгаа реакшн одоо тэгж жүжиглүүлэх бол хэцүү шүү дээ. Ер нь бол нэг амар тавилттай бол биш ээ гэж сонссон. Хүний сэтгэл хөдлөлийг тэ зохиолоор ингэж бодиттой харагдуулах чинь хэцүү шттэ. Ер нь бол ямар кино байгаа шттэ. Тэгэхээр чин тэр хэдий ч одоо за чи энэ дурал одоо энийг хасаад тэгээ энийг орж ирэнгуут чи тэрнэрөө захиачид гэ тийм скрипт бол хэвээ яагаад ч байхгүй боломжгүй байхгүй ер нь бодохоор тэгээд бас гэл бодож илоо. Тэгээд гэтээ яаж ч утсан шоу учраас яг зарим зүйл дээр бол тавилт бол байдаг бах тий. Тэгээд яг аль нь тавилт юм бол яг аль нь үний юм бол гэдэгнээс амар сонирхолтой. Гэхдээ тэр нь яалтч ингээд нууц болол явчихдаг л хальтаа. Бид нар бол мэдэх боломжгүй бах. Тийм. Дараагийн ярих сэдэв маань болохоор Ice Top хамтлагийн дуучин Ice School-ыг бол одоо эцсийн замд нь үдэх үйл ажиллагаа болсон байлээ. За тэгээд үүнд нь болохоор маш олон урлаг соёлынхон за тэгээд гэр бүлийн ингээд маш олон цуваа яваад тэгээд эцсийн замд нь л үдсэн байлээ. Яалтчгүй домог болсон хүн тэгээд энэ бичлэгэр ч гэсэн хүндэтгэл үзүүлэе гэж бодлоо. За одоо бүгдээрээ дараагийнхаа сэдв рүү орцгоё. За энэ нь болохоор яг өнөөдөрхөн орсон буюу одоо 5 сарын 5-нд цацагдсан мэдээлэл байгаа. За тэгээд энэ мэдээлэл нь болохоор маш олон хүмүүсийн бас анхаарлыг татаад бас дургуутслыг бол хүргээд байгаа. За энэ юу байсан бэ гэхэлэр Улаанбаатар хотыг 14 хот болгоно гэсэн мэдээлэл бол байгаа. За энэ нь болохоор яг Хаануул хот, Сонгон хайрхан хот, Баян ухшуу хот, за тэгэл Буян тухай хот, Яармаг хот гэх мэтчлэн ингээд Улаанбаатар хотод 14 хот болгоно гэдэг аахгүй. Тэгэд хүмүүс болохоор энэ шаал хэрэггүй юм хийх хэрэгтэй зүйлтэй ингээд одоо юмаа зарцуулахгүй гэдэг тиймэрхүү ярианууд бол гарч эхэлсэн. За тэгээд үн нь болохоор одоо яг нийслэлийн 204 хорог одоо 42 нийт болгож одоо цөөлөөд за үүгээр болохоор зардлаа бууруулна. За тэгээд одоо хэрэггүй төрийн албан хаагчдыг бол ингээд байхгүй болгоно гэсэн одоо нэг тийм ухуулгатай л үйл ажиллагаа явж байгаа юм байна. За тэгээд энэ бас юу болох нь бүгдээрээ бас харцгаая. Миний хэр бол зүгээр ингээд Улаанбаатар хотоо ингээд орхиол те. Тэгээд одоо бусад хотуудаа л гоё одоо уулна ямар гахгүй гой хөгжүүлмээр байгаа байхгүй одоо Эрдэнэт ч юм уу Дархан ч юм уу тэгэл босод одоо аймагуудаа бүр амар гой хөгжүүлээл те хүмүүс ингээд Улаанбаатар руугаа шавуулаад байхаш бүр ингээд босод хотоо хөгжүүлээд ингээд Улаанбаатараас гаргах бодлогыг бол хэрэгжүүлэх гэж бодох юм да. Тэгээд та нар манаас үүн дээр юу гэж бодож гин за бас тэрийгээ бас бичээрэй. Үлийн сонин содон мэдээлэл маань иймэрхүү байлаа. За тэгээд та нарт маань таалагдсан бол лайк дараарай. За бас subscribe дараарай. За энэ бол пэйж маань та нар манаас орж таарай. За энэ талдаа Instagram оруулчихъя. Бас орж таарай. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай.